Эрхэм үзэгчтэй танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг бид арын сайхан хангаан нутгаас бэлтгэхээр Архангай аймгийн Цэцэг даргын тамгын газрын гадаа зогсож байна. Тэгэхээр өглөө ороод сэрүүхэн, жиндүүхэн, ерөнхийдөө хүйтний ам найшилж, хөхөрийн ам цаашилсан энэ үед бид Архангай аймгаас энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэхээр Архангай аймагт ирсэн байгаа. Энэ удаагийн чичнээр Архангай аймгийн засаг дарга мөн насан оролцох болно. Ингээд ямар ч гэсэн ажлынхаа байран дээр ирсэн байх өглөө ажил эхэлж байна. Ингээд хамтдаа нэвтрүүлэгт орооч гэдэг урилгыг тавиад үзье. За ямар ч гэсэн ажлын өдөр, ажлын цаг ихсэн учраас аймгийн засаг дарга мөнх нас ажлынхаа байран дээр байгаа гэдэг мэдээллийг ажилтнууд нь өглөө. Тэгэхээр бид бас улсын хурал аймаг нийслэлийн сонгуулиар энэ аймгийн удирдлагууд бол солигдсон байгаа. Тэгэхээр ямар ч ажлаа аваад удаагүй байгаа. Ийм даргын нэг өдрийн ажлыг сургамжлах гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ үйл бас нэлээд хүнд үйл болно гэдэг ийм зүйл байгаа. Хаана бас энэ үйлчлэлийн бэлтгэлээс хангах ийм хэрэгцээ шаардлага бол байгаа. Тэгэхээр аймгийн даргын өрөөрөө хамтдаа ороод нэвтрүүлэгт орооч гэдэг саналыг тавиад үзье. За сайн байна уу та? Сайхан амарч гин үү? За сайхан амарч байна. Сайхан амарч байна. Бид Улаанбаатар хотоос Танил мэтгийн телевизээс Танил хүн гэдэг нэвтрүүлгийг танай аймагт бэлтгэе. Таныг чичнэрээ оролцуулъя гэж төлөвлөд ирсэн. Таны өнөөдрийн ажлыг сурвалжлал танд цаг зав ер нь байна уу? Ер нь бол бас ажил аваад удаагүй байгаа юм дараа байгаа тий. Бас энэ үйлчлэлтийн бэлтгэл ажил гэж цаг үеийн асуудалтай холбоотойгоор бидэнд бас асуух асуултууд бол бас олон байна. За болно. Аймгийн засаг даргын ажил ер нь өглөө хэдэн цагт эхлээд орой хэдэн цагт дуусч байна? За өглөө яг 9-гээр эхэлж байгаа. Ажил бол яг би нэг 8:40-гээр ирээд ерөнхийдөө ажиллаа нэгсгэлээд 9-өөс эхлээл хүмүүстэйгээ уулзаад өөрөг чиглэлээ өгөөл мэдээлэл юм сонсоол ингээд явж байгаа юм. За орой тэгээд нэг 10-11 л хүрэх юм та. Явж байсан тий. Тэгэхээр өнгөрсөн ээлжид бусч болгоноор засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлцлээ тий. Тэгэхээр аймаг орон нутгийн мөрийн хөтөлбөр нь уялдаж явах байх. Бид нар тэнтэйгээс уялдуулж явна л да. Тэнтэйгээ уялдаад тэрэнд доошоо боод бас аймгийнхаа онцлог тааруулаад манай аймгийн бас өөрийн онцлог байна тий. Эндээ тааруулаад энэ араад иргэддээ бас өнөөдөр юу дутагч байгаа тэрийг бас гүйцээхийн тулд ингээд энэтэйгээ уялдуулаад мөрийн хөтөлбөрөөр гарганаа. За мөрийн хөтөлбөрөөр боловсруулах ажлын хэсгээ байгуулчихсан ажиллаж байгаа. Одоо эхний ажил бол одоо сундуудаас иргэд аж ахуйн нэгжээс бас саналуудаа авч байна. За бидний одоо энэ 2016 оны улсын хурал бол аймгийн иргэдийн хоролд оруулаад ингээд иргэдийн хоролд иргэддээ таниулаад явсан мөрийн хөтөлбөр байна бол өөрөө тодорхой байж байгаа тийм. Тэрэн дээрээсээ нэмээд бас одоо өшөө энэ дөрвөн зүйл жилийн хугацаанд одоо юу хийж хэрэгжүүлэх бас болцоо боломж байгаа юм бэ тийм. Бидний бас тэр хэлж ярьснаас бас илүү бас байж болох юм а гэдэг энэ саналуудаа бол бас ингээд авч байна. Тэр биелэх боломжтой мөрийн хөтөлбөр ингээд намуудын мөрийн хөтөлбөрийг ингээд ажиглаад хад ингээл ер нь хоорондоо төстэй их сайхан зүйлүүд тусгагдсан байдаг л да тий. Ер нь бол энэ 4 жилд бас тийм биелэх боломжтой зүйлийг бид нар бас хий гэж байгаа. Одоо их биелэх боломж өнөөдрийн бас улс орны маань нийгмийн эдийн засгийн байдал бас нэлээд хүндхэн байна тий. Нэлээд хүнд байгаа. Сая одоо төсөв тодтголын асуудал ингээ хилцлээ. Энэгээр бол нэлээд хүнд болсныг бол ард иргэд бас ингээ харж мэдж байгаа. Тэгэхээр бид нэр энэ 4 жилдээ бас хийж хэрэгжүүлж болох боломжтой ийм мөрийн хөтөлбөр бол баталнаа гэсэн гол зорилготой. Бидний ерөөсөө гол зорилго бол иргэдээ бас орлоготой, ажилтай болох нэгдүгээр гол зорилго байгаа. Тэгэл иргэдийн маань эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал. Тэгэхээр та бас анзаарж байгаа энэ улс орны эдийн засаг хүнд байна, төсвийн орлого асар их хэмжээгээр дутаж байна тий. Тэгэхээр танай аймаг бол бас өмнө говьтой харьцуулахад уул уурхай нэг их байхгүй учраас татаацаар санхүүждэг аймаг байх, төсөө бүрдүүлдэг аймаг байх гэж харагдаж байна л да. Тэгэхээр ер нь бол улсын төсөв хүндрэхээр дагаа танай аймгийн төсөв хүндрэх болцсохгүй байна тий. Төсөв мөнгөний хувьд ямар хүндрэл байна? Ер нь төсөв яаж бүрдүүлдэг? Энэ жилийн хувьд бол төсөв нэлээд хүндхэн байна. Ялангуяа манайх одоо сая өөрөө чи хэлдгээр ингээд манайх бол татаас авдаг аймаг.
орлого үрдүүлдэг, орлогоо ингээ өтөн үрдүүлдэг тий гаднаас татаас авдаг ийм аймаг байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд хүндрэлтэй юм асуудлууд бас харагдаж байна. Тэгээд зөвхөн одоо өнөөдөр аймгийн засаг даргын нөөцсөн гэхэд энэ жилийн хэмжээнд 360 сая төгрөг батлагдсан юм байна. За. Тэгээ өнөөдөр бол тэр 360 сая төгрөг ингээ бараг зарцуулаад захирамжийн гараад дуусаад бараг дараагийн 17 оныхоо нөөцсөн рүү орохоор ингээ шийдвэрүүд гараад ингээ зарцуулаад дуусж байгаа. Ийм байдал бас байна ингээд. Энэ байдлуудаас хараад үзэхэд энэ бол бас төсөв хөрөнгөний бас нэлээд хүндрэлтэй юм байхаар. Одоо шинэ орон нутгийн хөгжлийн сангийн гэдэгтэл саяын тодтоглоор хөгжлийн сан хасагдлаа. Ингээд манайх 5 тэрбум байсан бол одоо ингээд 3 тэрбум болохоор. Тэгэхээр бид нэр бол дараа онд хийх орон нутгийн хөгжлийн сангаараа энэ үлдсэн 2 тэрбум төгрөгийн өрийг төлөө дуусгахаар ийм хэмжээнд очиж байгаа. Энэ бол одоо бидний бас энэ нөгөө хийж хэрэгжүүлэх гэсэн ажилд маань бас хөрөнгө санхүүгийн хувьд нэлээд хүндрэл үүснэ. Нэлээд хүндхэн ийм цаг үеийг бид нэр бол одоо давах гэж байна. Энэ эдийн засгийн энэ хямралыг одоо энэ унж байгаа энэ доош уруудаж байгаа энэ хямралыг ямар ч бас энэ 2-3 жилийн хугацаанд бид нэр зогсоож авах юм аа. Тийм учраас бас тодорхой хэмжээнд одоо өсөж хангалаад зарим зүйлээсээ татгалзаад явахаас бас аргагүй. Хамгийн газрын байр чинь бас нэг чих сайхан биш, бас нэг чих муухай биш тий. Нэлээд бас нэлээд хэдэн жил болцсон. Ийм барилга байгаа. Одоо нэг сайн их засвар хэрэгтэй л байгаа. За. Ийм барилга баг. Тэгээ одоо энэ төсвийн юм байгаа үед тэгээд их засварыг болох нь энэгээрээ л нэлээд үзэх бах та. Хэсэгчлээ засварлаа л тэгэл. Ер нь бас энэ төсөв хүндрэлтэй байна. Хаанаа л бүсөө чангалах шаардлага байгаа нь бол харагдаад байна шүү дээ, тий. Аймгийн энэ дарга нар ер нь ихэр их цалин мөнгөтэй хүмүүс үүдээ тэднийг одоо цалин мөнгөнд бууруулад бас хэмнэлтийг хэмнэлэх юм бодлого ер нь танд байна уу? Ийвэл одоо хэмнэлтийг энэ 4 жилд бол хэмнэлт бол нэлээд явагдана. Гэхдээ хэмнэлт бол тэр их өргүү зардлууд нэлээд явагдана гэж бас ингэж бодож байгаа. Өргүү зардал байна уу? Тодорхой хэмжээний одоо өргүү зардлууд янз бүрийн одоо бензин шатхуунаас ахуулаад тий ийм зарлууд бас байдаг юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар тулаад ирэхээр энэ өмч хөрөнгийн асуудлууд бас нэлээд юм байна. Манайх ч одоо 180 гаруй хөрөнгө байгаа юм байна. Арангаа аймаг сая одоо аудитын байгууллага аймгийн өмч нь үү? Тий аймгийнхаа хэмжээнд. Тэгээ энэ дотор ингээд үзээд ирэхээр нэг 8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө үл одоо бас одоо хөдөлгөөнгүй те ямар ч одоо ашиглалтгүй ингээд байж ах юм магадaltaй юм байна. Одоогийн байдлаар нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө одоо ингээд хэсэгчлээд хийгээд үзэхээр ийм байна гэсэн ийм дүгнэлт гарсан байлээ. Би энэ дээр бас ажлын хэсэг гаргаад ажиллаулж байгаа. Тэр хөрөнгүүдийг үзээд нэг хэсэгт нь ашиглагддаггүй энд ингээд те одоо шинэ технологи орж ирлээч гэдэг юм ингээд нэг зүйлийг аваад орхисон байгаа. Тэр нь сумын нэг сургууль зөвсөрлөгч юм уу хэрэгтэй байдаг. Ийм зүйлүүд хүртэл байдаг юм байна. Инхээр бид нэр тэрүүгээр ингээд юм худалдаж авахаас илүүгээр тэрийг тэр нөгөө хэрэгтэй газруудаа шилжүүлээд ингээд ашиглалттай болох хөрөнгийг бас нэг эргэлттэй ашиглалттай болох энэ тал дээр бас нэлээд анхаарч ажилланаа. Тэгээд одоо өргүү энэ сул зардлуудыг бол бас нэлээд таньж ингэж ажилланаа гэсэн юм зорилготой байгаа. Жишээ нь одоо юу байх вэ? Одоо ашиглагдахгүй. Ашиглагдахгүй хөрөнгө зүгээр миний тэр харж яснаар одоо жишээ нь манай ингээд 2 дугаар сургууль дээр ихэд тэр галтгооны хэрэгслүүд байна тий. Ингээд тэгээд нэг шинэ нөгөө хэрэгслүүд бий болсон учраас хуучнууд ингээ бүгдийг гаргаад тэгээд тэр нь ингээ цаана очоор баахан өмч хөрөнгө болж харагдаад байдаг. Тэгжээл тэр сумын сургууль зөвсөрлөг дээр тэр галтгооны асуудал нь бас шийдэгдэхгүй хуучирцсан тэр ийм асуудал. Зүгээр энэ зөвхөн нэг жижигхэн жишээ шүү дээ тий. Ийм хэмжээнд энэ тэр бас байгаа юм байна. Тэгээ энэ машин тэрэгний бас ашиглалт энэ тэр ингээ хараад ахаар нэг хэсэгтээ бас ашиглалтгүй ингээд тэрийг бас цааш нь ингээ засварлаад аваад явуул бас боломжтой энэ тэр юмнууд бас байдгийн байна. Тэгэл урдаас болохоор одоо шинэ машин авмаар байна. Манай машин байхгүй явах байсан. Тэгээ эдний хооронд нь янзлаа цаана одоо зас сэлвээд өгвөл бас нэг байгууллагт нь бас наатаа болоо явуучих хэмжээний юм уу те. Иймэрхүү зүйлүүд. Тэгээд өмч хөрөнгийн энэ барилга байшингийн ашиглалт машиглалт гэдэг ингээд үзэхээр нэлээд зүйлүүдийг бид нэр бас хооронд нь ингээд шийдээд тодорхой төсвийн одоо шинээр авах юм уу засвар үйлчлэгээ их юмнуудаа бас багасгаад явах юм боломж бас байх юм уу гэж бас харж байгаа. Та хэдэн орлогч даргатай ажиллаж байна?
Би нэг орлогчтой байх та. Оо цөөхөн юм бэ тий. Угаасаа нөгөө хуулиараа нэг орлогч дарга байна. За за. Тий. Манай нийслэл дүүрэгт ч юм уу замбраага алдсан шүү дээ. Хилцээний дарга нар машин ундгүй байгаа ч дээ. Ундгүй. Тэгээ манай энэ тамгын дарга энэ төр машинтай байсан юм байлээ. Бас тусдаа унаа ундаг. Тэгээ яг алуун тушаалын зэрэглэлээр ингээ үзэхээр бол тийм тусдаа унах алуун тушаалтан бол биш байгаа юм л та. Тэгэхээр бид нар бол эндээ дотроо үйлчлэгээндээ нэг жижиг машин гаргаад том машин биш. Тэгээд тэрүүгээрээ ингээд энэ усуд маань бас энэ дотор ойр зүрх. Манайх ч бас хэвтээ тэнглэхийнхээ хувьд гэхэд нэг 10-аад сумаар шууд дайрч байгаа шүү дээ. Одоо энэ асфальтын засмал зам чинь. Тэгэхээр бас эндээ бас энэ тэрэг жижиг тэрэг мэргээр очиод ингээд бас сум умдаа ажиллаад байх бас юм боломжууд бас байгаамаа. Алуун тушаалтны унаанаас бусад унаан дээр бол бас тийм жижиг тэрэг мэрэг аваад бас бензин тосоо хүртэл одоо хэмнээд Улаанбаатар руу гээл том дэргээр явах чинь бас нэлээд бензин гардаг юм байна. Сая нэг яваад ирлээ. Тэгэхээр бол жижиг тэргээр бол тэрнээс хэд дахин хэмнэлттэй байх 2-3 явчих юм боломжууд бас байх юм аа гэж бас ингэж харж байгаа. Энэ л нөгөө өргөө зардлуудаа хэмнэх хэмнэлтийн эхлэл шүү дээ. Тийм тий актер инхэл донхолтой зам байгаа ш. Жижиг машин оноо. Манайх ч одоо сайжруулсан замаар асфальтын замаар явчихж байгаа ш. Засмал замаар явчихж байгаа учраас бас боломжтой. Ийм шийдлүүдийг хийхээр ингээд иргэдийн хурлынхаа дараад бас онлайн дээр тавьчихсан ингээд явж байгаа. Танай төв талбай гэсэн үг үү те? Тийм манай энэ төв талбай. Тэр хиний Дэмэд манай Дэмэд жанжны өшөө. Тий. Маршал Дэмэд. Монгол улсад цөөхөн маршал гэдэг ш. Тэрний нэг бас манай Арангаан аймгийн хүн байгаамаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй тий хурдан шуурхай үзүүлэх бол та бүхний бас өмнөө тавих хамгийн том зорилгын нэг байх гэж харж байна л. Ер нь энэ тал дээр та ямар ажлуудыг хийх вэ? Ер нь танай аймгийн төрийн албан агчид хэр хүнд сурталтай вэ? За сая энэ одоо сонгуулийн мөрийн хөтөлбөрт манай намын бас нэг орсон гол зүйл бол бас энэ байгаамаа. Төрийн хүнд суртал гэдэг. Төр гэдэг бол одоо ингээд иргэдэд амлаад ингээд анхаагаад байдаг ч юм уу тий. Ийм байгуул ус. Төрүүл ерөөсөө иргэдийн зарц байх хэрэгтэй нэгдүгээр. Төр юуг шийдэж яхах одоо ингээд иргэдийг одоо аюулгүй тий эрүүл ажиллаж амьдрах, сайн сайхан амьдрах энэ болцоо боломжийг төр бүрдүүлж үүрэгтэй. Тэрнээс одоо сүүлийн энэ 4 жилд нэг буруу жишг гэх юм уу те бий болсон юм бол одоо төр одоо бүх юмд оролцдог. Тодорхой бизнесийг хүртэл төр оролцож одоо бизнесийн салбаруудад хүртэл төр оролцож байгаа ийм зүйлүүд харагдаж байгаа юм. Бид нар аль болох одоо энэ үйлчлэгийг одоо иргэд рүү байлгах. Иргэдийнхэн одоо ажиллаж амьдрах, сайн сайхан байхын төлөө төр юуг шийдэх ёстой юм. Тэр бүхнийг бол бид нар шийдэж ажиллана гэж ингэж байгаа. Төрүүл иргэддээ нээлттэй байх ёстой. Иргэдийнхэн сайн сайхан ажиллаж амьдрахын төлөө төр юу хэрэгтэй болцоотой боломжтой юмыг бол хийж явах ёстой гэж ойлгож байна. Жишээ нь одоо газар хэрэгтэйд нь газрын тийм үү? Бизнес эрхлэх гээд нэг тоног төхөөрөмж юм уу мэдээлэл дутж байгаад нь тэрийг өгдөг. Боломжоор одоо хөрөнгө хүч хэрэгтэйд нь бол зээлийн одоо зөв хүндээ зөв олж өгч чаддаг ийм хэмжээнд байх хэрэгтэй. Энэ бүх юм маань бас иргэддээ нээлттэй. Эдгээр маань өнөөдөр юу хийж гэн одоо зээл тусламж өглөөхөд хүнд өгч чадж гэн те тэр нь үз. Одоо өнгөрсөн 4 жилд гэхэд манай аймаг нэг 2.5 тэрбум орчим төгрөгийг энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл болгож зарцуулсан байгаа байхгүй юу. Тэгээ тэрний үр дүнгээр өнөөдөр Арангаан аймагт одоо хийж бүтээсэн тийм мундаг одоо аймгийнхаа хэмжээнд брэнд болоод ингээд бас тодорхой хэмжээнд аваад явж байгаа тийм үйлдвэрлэл бас ховорхон байна, цөөхөн байна. Тэгэхээр бид нар бол тэрийг аль болох одоо иргэддээ нээлттэй байлгаад энэ нь бол одоо иргэд энэ үнэхээр тийм хийж чадж байгаа тийм энэ бүтээгдэхүүнийг хийдэг юм аа гэдэг ингээд мэдэх. Энэ хэмжээнд нээлттэй байлгаад тэр хүнд энд тусын өгч чадвал тэр хүний цаашдынх нь нөгөө ажил амьдрал сайжраад хийж байгаа бүтээгдэхүүн тий өшөө өргөн хүрээтэй болоод өргөн хүрээтэй болох хэмжээгээр бас тодорхой ажлын байруудыг бий болгоод ингээд Арангаан одоо шинээр брэндүүд юм уу бий болоод явах ийм болцоо нөхцөлийг л одоо бүрдүүлж ажиллах ёстой л гэж ойлгож байгаа. Улаанбаатар хотод агентлагууд яамдууд ерөөхдөө их хөдөлгөөнтэй байна л да. Бидний хамгийн их харьцдаг хэвлэлийн төлөөлөгчдөр бүгд ер нь солигдож байна. Шинэ засгийн газар гарч ирээд ер нь халаа сэлгээ хийж байна гэдэг нь бол харагдаж байна. Орон нутагт ер нь халаа сэлгээ хийж байна. Та ялангуяа шинэ нэр томилогдсон дарга байгаа учраас бас энэ тамгын газрынхан ер нь бол хаалт сэлгэх үү? Ер нь ямар бодлоготой ажиллахыг цааш та? За одоо ер нь өнгөрсөн 4 жилийн ажиллажээс яамдууд хүртэл сөөрлөө тий тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлтүүд бол хийгдэж байна. Энэ хэмжээгээр бол Арангаан аймаг бас ингээд бүтцийн өөрчлөлт бол ингээд хийгдээд ингээд явнаа. Тэрнээс энэ төрийн албаны тухай хууль гэж байна тий. Энэ хуулиар бол одоо төрийн албан агчдын бас эрх үүрэг гэдэг ингээд байж байгаа.
Тэгээ шууд хэн нэгнийг ороод одоо та ажиллаа өгөө. Би таны оронд өөр хүн тавих гэж байна гэдэг нь хууль эрх зүйн үндэс нь бол өөр шүү дээ. Бид нар бол энэ халаа сэлгээ гэхээс илүү энэ төрийн албан хаагчдын одоо сахилгын хариуцлага гэдэг асуудлыг нэлээд сайн ярина. За нэгдүгээр бол бүтэц зохион байгуулалтын асуудлууд ингээд яригадаад явна, ингээд хийгдээд явна. Хоёрдугаарт бол энэ төрийн албан хаагчдын одоо сахилгын хариуцлагын асуудал тий. Иргэддээ хэрхэн хурц үйлчилж байгаа энэ асуудлуудыг бол бид нар бас нэлээд голчилж ярина. Энэ өнгөрсөн 4 жилд бол энэ төрийн албан хаагчдын бас сахилгын хариуцлагын асуудлыг бол нэлээд тийм сул байсан юм уу? Ерөнхийдөө нэлээд тийм урсгалаараа байсан байдал бас ажиглагдаад байгаа. Одоо ингээд ажил аваад ингээд ажиллаж яхад бас нэг шаардлага тавиад ингээд үүрэг өгөөд гарах гэх тэрийг хэрэгжүүлж байгаа байдал энэ төр бол бас зарим зүйлдээ тэгж ажиглагдаад байгаа юм л. Төрийн албан хаагчийн сахилгын хариуцлага гэдэг юм бол өндөр байх ёстой. Тийм байж төр одоо иргэндээ хурж үйлчилдэг, иргэддээ үнэлэгддэг. Ажлаа мэдгүй төрийн албан хаагч байгаад юм уу? Эсвэл ажил дээрээ байдгүй төрийн албан хаагч байгаад бол хэрэггүй байхгүй. Ажлаа мэддэг, иргэддээ хурж үйлчилдэг. Аль болох одоо иргэддээ илүү хурж үйлчлэх, иргэдийнхэн одоо сайн сайхан байхын төлөө санаа тавьж чаддаг. Бас тэрэндээ сэтгэлтэй байдаг. Ийм төрийн албан хаагч байх ёстой л гэж бодож байгаа. Монгол Ардын намын хорооны дарга байгаа тий. Тэгэхээр бас ажил бол их л байгаа. Тий одоо нөгөө сум дүүргийн иргэдийн хурлын сонгуул гэдэг эхэлсэн байж байгаа. Тэгээ нэр дэвшигчид маань тодорцсон. Тэгээ намын сонгуулийн штаб маань бас ингээд ажиллаж байгаа. Тэгээ бас дөрвийн ажлыг тодорхой хугацаанд нь очиж бас нам дээрээ штабын ажил дээрээ бас очиж намынхаа сонгуулийн ажлыг бас удирдах явуулах гэдэг. Аймгийн намын хорооны дарга гэдэг бол бас аймгийн сонгуулийн штабын дарга байдаг. Тэрүүгээрээ бас нэлээ хоёр хэсэгт ажиллаж байна л да. Одоо намынхаа байраар орох ажилтай гэсэн үү тий? Тий, намын байран дээр очиж бас тэндээ бас штабынхантайгаа ажиллах юм ажил байна. Энэ 6 сарын сонгуульдаа бол бас энэ сонгуулийн хуулиа бас тодорхой хэмжээнд хуулийнхаа хэм хэмжээнд тааруулж бас их сайхан оролцсон. Энэ жишгээрээ бид нэр бас энэ 10 сарынхаа энэ сонгуульд бол бас хуулиа зөрчихгүй хуулийн дагуу хуулийн хүрээнд одоо ингэж чамбай сайн ажиллаж нүгээрээ бид нэр цааш тас ялт байгуулнаа. Ялт байх боломжууд бас бид нарт нэлээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн аймгийн нийслэл улсын хурлын сонгуулиар бол танай нам бол нэлээд амжилттай оролцсон. Ер нь бол нөгөө ажаад хахад Архангай аймагт бол Монгол Ардын нам ялж исэн түүхэл бас цөөхөн тий. Цэнхэр аймаг гэдгийг бас улаан аймаг болгож чадсан. Сая өнгөрсөн 6 сард болсон улсын их хурл бол аймгийн иргэдийн хурлын сонгуульд бол бас манай Архангай аймгийн Монгол Ардын нам маань бас нэлээд сайн оролцсон. Тэгээд сая өөрөө чи хэлж байгаагаар бид нар 10 гаруй жил улсын их хурлын гишүүнгүүгээр ингээ явж ирсэн. Монгол Ардын намаас улсын их хурлын гишүүн, дандаа Арслан намаас улсын их хурлын гишүүнтэйгээр ингээ явж ирсэн. Тэгээ сая энэ сонгуульд одоо 3 торгоос 3 их хурлын гишүүнээ гуруулан гээ ялууллаа. Аймгийн иргэдийн хурлдаа одоо 39 төлөөлөгч бас 26 төлөөлөгч нь одоо Ардын нам ялсан. Ийм бас өнөмлөхөө амжилттай ингээ сайхан оролцлоо. Энэ маань бол одоо манай энэ намын хамт олон маань, намын энэ баг маань бас их ив нэгдэлтэй тий итгэл сэтгэл нэгдэж их хамтарч сайн одоо ажил зүтгэсний үр дүн гэж бас ингэж ойлгож байгаа. Нэгдэлтэй. Нөгөө талдаа бол бас тодорхой хэмжээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Арслан намын одоо хэрхэн ажилласан тий иргэддээ хэрхэн ажиллаж одоо ямар үр дүнтэй байсныг бас иргэд одоо дүн тавьсан ийм үзүүлэлт боллоо гэж ингэж бодож байгаа. Тэгээд нэг талдаа бид нар үнэмлэхүү ингээ яллаа гэж баярлж байгаа бол нөгөө талдаа бол ард иргэд маань бас бидэнд нэлээд том үүрэг хариуцлагыг бас хүлээлгэж байгаа, итгэлийг хүлээлгэж байгаа тийм. Тэгэхээр энэ итгэлийг бол бид нар бас ажил үйлсээрээ одоо хариулнаа. Одоо итгэлийг зүтгэлээр хариулж ажиллахаас аргагүй нэлээд том үүрэг хариуцлага хүлээж байгаа гэж бас ойлгож байгаа. Тэгээ одоо сумын иргэдийн хурлын сонгуул маань ингээд эхлээд нэр дэвшигчд маань тодорчсон ингээд явж байна. Одоо тэгээ бидний нөгөө сонин сэтгүүлээ хийлгэх тийм бас нэр дэвшсэн улсуудаа бас сумын намын орооныхоо одоо тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүстэй бас сургалт зохион байгуулах, хуулийн хэмжээнд бас сургалт зохион байгуулах, бас хуулийн ойлголтыг нэгтгэж өгөх гэдэг ийм ажлууд одоо хийгдээд явж байна. Малчид өвлийн бэлтгэл авч байгаа хадлан тижэл гэл
яваад байгаа үед сонгол болох гэдэг шүү дээ 10 сарын. Тэгэхээр эртс нь юу нь ямар хөө байх юм бол За эртцүүл энэ удаа гайгүй болов гэж бодсон. Таны аймгийг өндөрлгөөс харах боломж өгөө гэсэн та энэ сайхан хайрхан дээрээ дагуулж ирлээ. Манай үзэгчид энэ хайрхнаа одоо нутаг усныхаа нэрийг хажууд нь хэлж болж ийнэг үү? Танилцуулаад бас ямар утга учиртай хайрхан болоод нутгийн олон шүтэж биширдэг юм бол. Энэ одоо манай Заяи хүрээ гэж анх одоо 400 жилийн өмнө энэ анх байгуулагдсан. Заяигийн анхын тодорч тэгээд тэрнээс хойш Заяи хүрээ гэж анх байгуулагдсан. Одоо Арангаа аймгийн 90 жилийн түүхтэй гэдэг байгаа. Яг одоо үндэс суурэ хөөгд үзвэл тийм биш л дээ. Нийтээ 300 нэлээд гаруй жилийн түүхтэй. Ийм одоо Заяи хүрээ гэж байгаа. Сүүлдээ өнөөдөр Арангаа аймаг цэцэрлэг готуулаад ингээ хөгжөө явж байна л да төгөн замлын явд. Тэгээ энэ хайрхан маань бол одоо манай булгай хайрхан гэж манай арангаачуудын ганц одоо шүтэд дээдэлдэг ийм хайрхан маань байгаамаа одоо. Дэлхийд бол хоёр л байдгийн гэсэн. Нийтдээ 300 гаруй жил энэ зул дасраагүй байнгын ингээ шүтэж яваа ганцхан хайрхан байгаа нь манай булгай хайрхан. За төвдөд нэг 200 жилийн түүхтэй дунд нь бас нэлээд тийм дасарж ясан бас нэг хайрхан байдгийн гэлээ. Тэгээ одоо манай булгай хайрхныг бол одоо бараг бурхан шүтгэс илүү те олон жил ингээ шүтэж өнгөрөөд одоо өнөөдөр бол одоо бурхны хэмжээнд байгаа юм хайрхан гэж. Тэгээ бид нар чи одоо шиний 8, шиний 15, шиний 25 гэ те шиний нэгийн төд байнга одоо булгай хайрхандаас дэгээ өргөөд бас байнга одоо шүлж мөрөгж яадаг. Эднийг бас одоо бидний одоо шүтэд дээлж явдаг ийм хайрхан маань байгаамаа. Манай энэ одоо бурхан багшийн сэрэг дүргээ энийг 2007 онд манай хурлын дарга байсан төмөр очир дарга маань тэр үед одоо боловсрол соёлын тухааны яамны сайд байж ах та энэ одоо сайхан бурхан багшийн сэрэг дүргээ энэ сайхан зохицлуурыг одоо бүтээсэн. Ийм учиртай ийм газар одоо та бүдэг бас дагуулж ирээд байна. Одоо энэ байгаа энэ сүм бол одоо манай Заяи гэгэний бас бяцлагал хийдэг ийм сүм байсан. Ер нь Арангаа аймаг маань бас их сайхан аймаг шүү дээ тий. Байгалийн үзэсгэлэнтэй газар олонтой. Тэгэхээр бас энэ нэгэ дагаад аялал жуулчлал бол нэлээ хөгжих бололцоотой гэж харагдаад идэг. Энэ талаар ер нь танай аймагт төсөв мөнгө хэдийн хэмжээний мөнгө ордын ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юуг хамгийн түрүүнд хийх ёстой гэж та харж байна? Манай аймаг бол одоо энэ аялал жуулчлалын буюу одоо ногоон хөгжлийн аймаг гэдэг байгаа шүү дээ. Тэ? Энэ маань бол одоо аялал жуулчлал, энэ эрүүл аюулгүй байдал энэ бүхнийг бас хамруулж байгаа юм л да. Тэгээ манай аймгийн одоо байгаль тэ энэ маань нэлээ үзэсгэлэнтэй олон сайхан үзэсгэлэнт газрууд ихтэй. Энийгээ дагаад бас аялал жуулчлал бас нэлээ хөгжиж байгаа. Ийм аймаг байгаа. 90 оноос өмнө гихтэл одоо хорогт одоо тэрхийн цагаануур хорог гээд байнгын бас аялал жуулчлал ирдэг тийм газар байсан шүү дээ. Одоо ерөнхийдөө ингээл хар хорноос эхлээл манайхаар одоо энэ доор бэлэг хааны өшөөгд байгаа шүү дээ. Түргийн бас хаан туяын те томоохон хаад юм юуж байгаа. Тэгэл эндээс тайхэр чулуу цаашаа одоо хорог тэрхийн цагаануур гэл ингээд ерөнхий ийм маршрут бол байгаа. Дээрээс нь бол олон сайхан үзэсгэлэнт газрууд байгаа. Тэдрээгээ бид нар бас энэ тодорхой маршрутууд бас хамруулахаар ингэж бас бодож байгаа. Тэгээд энэ аялал жуулчлалын мэдээллийн төв гэдгийг бас энэ жилээс байгуулсан. Тэгээд тэр мэдээллийн төвд маань аялал жуулчлалын компаниуд бас мэдээлэл оруулаад аялал жуулчлалынханд бас мэдээлэл өгөөд те өөрснийхээ бас бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад явах ийм боломжуудыг бид нар бас төрийн зүгээс нээж өгж байгаа. Тэгэхээр бид энэ удаад Арангаа аймгийн цэцэг даргыг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа. Тэгэхээр шинэхэн даргатай бас ярилцж байгаа учраас цаашдаа хийх ажлуудаа мэдээж төлөвлөж байгаа бох тий. Нэг өглөө босоод би тэгнэ гэдэг биш. Ер нь Арангаа аймгийн хөгжлийг та ер нь яаж төлөвлөж байгаа юм? 4 жилээр ингээд явах юм уу? Эсвэл бүр урт хугацаанд ийм хөгжлийн бодлого төлөвлөөд түүнийг хэрэгжүүлээд явах юм уу? За бидний хувьд бол одоо сонгуулийн амлснараа бол 4 жилийн хугацаанд бол тодорхой хэмжээний аймгийн засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэдээ бол гарнаа. Гэхдээ бид нар энийг бол 4 жилээр бодохгүй байгаа. 2030 он хүртэл одоо Арангаа аймаг одоо хэрхэн хөгжиж ямар төвшөнд хүрэх вэ?
бид нар тэр хүртэл одоо аль аль салбарууд юу юун дээр анхаарах вэ гэдэг ийм 30 он хүртэл бол энэ хөтөлбөрийг бол гарганаа. Гэхдээ энийг гаргахтаа бол бид бас иргэд дээрээ хилэлцүүлж бас Аранхай аймгийн Эрдэмтэн судлаачдыг авчирж энд нэлээд томоохон хэмжээний форум зохион байгуулъя. Тал талаасаа бас энэ асуудлыг хилэлцъя. Ингэж яагаад бид нар одоо 2030 он хүрэхэд аранхайчууд маань ийм төвшинжөнд аранхай хөгжил бол ийм байх юм а гэдэг зүйлээ бол гаргана гэсэн ийм зорилготой байгаа. Энэ ажил нь одоо ингээд эхлээд одоо төрүүчийн ажлууд хийгдээд ингээд явж байна. Энийг бол 2030 он хүртэлх хөтөлбөрөө бол бид нэр оны 9-ээр 12 сарынхаа хурал дээр бол баталнаа. Ийм зорилго тавиад явж байгаа. 30 он гэхэд ер нь Аранхай маань ямар аймаг болцсон байх вэ? Одоо төсөөллөөр. За бидний ерөнхий одоо төсөөлж мөрөөдж байгаагаар бол Аранхай аймаг байна бол одоо бас нэлээ иргэдийнхээ хувьд бол тодорхой орлоготой, ажилтаа орлоготой тий иргэд маань. Тэгээд аймаг маань нэлээ хөгжсөн. Тэгээ мал аж ахуйн гаралтай энэ бүтээгдэхүүнүүдээ бид нар бас нэлээ эцсийн бүтээгдэхүүн олгоод боловсруулад тэгээ гадаад бас гаргадаг хэмжээнд очсон. Ийм одоо мал аж ахуйдаа суурилсан. Тэгээд одоо иргэд нь эрүүл те сурч боловсрох бүх орчин нөхцөл нь одоо бүрдсэн ийм сайхан зүйлтэй байна гэж ингэж бол мөрөөдөж байгаа. Тэгээд түрүүн би бас хэлжсэн манай аймаг бол бас уул уурхай юм уу аль нэг хил гарц гадаад аль улстай ийм холбоо багтай төвд байдаг. Тэгээ ерөөсөө гол нь бидний юм бол мал аж ахуйдаа суурилсан. Малынхаа тоо толгоогоор бол улстай бол тэргүүлдэг. Тий. Ийм аймаг. Тэгэхээр бид нэр өөрт байгаа энэ нөөц боломж мал аж ахуйн салбарын буюу малаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдээ бол эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулад тэрүүгээрээ нэлээд ажлын байр бий болцсон. Тэндээ бас өртөг шингээд орлого бий болцсон. Тэгээ тэр бүтээгдэхүүн маань бас өнөөдөр Монголын зах зээлээс илүү бас гадаадын зах зээл дээр гардаг хэмжээнд байх. Ийм л байж одоо энэ Аранхай аймгийн маань суур хөгжил явна гэж бас ингэж ойлгож байгаа. Мал аж ахуйгаас гадна одоо бидний бас нэг томоохон хөгжлийн маань бас нэг түүшээ болох салбар гэж үзээд байгаа бол энэ аялал жуулчлалын салбар байгаа. Манай аймаг бол өөрөө их сайхан үзэсгэлэнт байгальтай олон сайхан дурсгалт газрууд бас байдаг. Тэгээ энүүгээрээ бид нар бол бас энэ аялал жуулчлал маань нэлээд дэлхийн жишгт хүрсэн тий гадна дотны аялал жуулчлалыг бас нэлээд сайн татсан ийм хэмжээнд энэ нь бас одоо орон нутгийнхаа орлого төсөвт нэлээд хөрхэн мөнгө төвлөрүүлдэг. Тэрнээсээ бас иргэд маань нэлээд орлого олоод ингээд одоо жишээ нь Балан булс гэдэг ихтэл зөвхөн аялал жуулчлал дээр л байж штэ тий. Ийм хэмжээнд Аранхай маань бол бас хөгжих бас нэг салбар бол энэ аялал жуулчлалын салбарыг гэж бас бид нар үзэж байгаа. За тэгээ манай аймгийн төв маань бол Цэцэрлэг хот маань одоо тэр ингээ харагдж байгаа тэр манай Булган ханга хороол гэдэг байна л да. Тэр хороол маань энэ 2010 онд хуучин тэр нис хонгосны буудал байсан. Тэрний газрыг ингээ чөлөөлөөд ингээ бүтэн одоо хороол бий болгохоор техник эдийн засгийн үндэслэл зураг бүх юм ингээд хийгээд тэгээ өнгөрсөн жилүүдэд одоо өнөөдрийн байдлаар гэхэд тэнд одоо 320 айлын орон сууц баригдсан байж байна. Онцгой байдлын газар тэнд байгаа. Бүрэн усан бассейнтай одоо спортын төрөлцсөн сургууль бас бий болж байгаа. Өшөө цаашаа тэн дээр тэгээд бас одоо прокурорын байгууллага бий болно. Тэгээд сургууль цэцэрлэг баригдана гэдэг ингээд бас театр маань тэн дээр баригдах юм. Ингээд одоо шинэ хөгжлийн бас нэг тийм хороол бүстэнд үүсэж байгаа. Тэгээ энэ өнгөрсөн жилүүдэд бас манай энэ барилгын компаниуд маань олон сайхан бас орон сууц барилаа. Одоо ч л гэсэн ингээд барьцгааж байна. Тэгээ тэр урд харагдж байгаа тэр нэлээд хамгийн урталт байна шүү дээ тий. Тэр эсвэл манай энэ үйлдвэржилтийн орон байх юм. Тэндээ бол бид нар нөгөө яриад байгаа боловсруулах үйлдвэрүүд тий. Тэрийгээ бол тэндээ бас барьж байгуулнаа гэд. Одоо наан харагдж байгаа тэр шин 7 дугаар баг гэд. Хуучин манайх аймгийн төв маань 6 багтай байсан. Тэгээ нэг баг нэмэгдээд ингээд 7 багтай болоод тэр баг дээр минь одоо энэ жил сая бас Бүгднарт хятад улсын элчин сайдын яамтай бид нар хамтраад хятадын соёлын өдрүүдийг бас зохион байгууллаа. Аймагтай юу? Тий, аймагтай зохион байгуулад элчин сайд Синхаймын элчин сайд маань бас өөрөө бичлээ ирсэн. Тэгээ энд нийтдээ нэг хятадын талаас нэг 100 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг ирж 5 хоног одоо ингээд урлагийн харах хэмжээ хятадын соёлын өдрүүдийг бас энэ зохион байгуулсан. Тэгээд тэр урлагийн 7 дугаар баг дээр бид нэг 150 хүүхдийн цэцэрлэгийг бас шинээр хятадын хөрөнгө оруулалттай барьж байгуулахар болоод бас ингэ байж байгаа. Бас сая бас би энэ Вьетнамын элчин сайдтай уулзъя гэж хүсэлт тавиад бас очиж уулзаад энэ өнгөрсөн 7 хоногт очиж уулзаад ирж байна. Тэр мэн болохоор энэ сая АСЕАН-ын уулзалтын үеэр Вьетнамын ерөнхий сайд ирж манай улсад бол нэг 2 арьс ширний боловсруулах үйлдвэрийг одоо
байгуулж өгөө гэд ингэсэн юм байна. Тэгээ тэр нэг үйлдвэрийг нь бол бас аймагтаа авъя гэсэн юм хүсэлтэй ингээд очиод уулзаад ирсэн. Тэгсэн явсан ажил маань бас амжилттай болсон. Ганцхан хөнгөн үйлдвэрийн чиглэлээр бас дээрээс нь боловсролын чиглэлээр бас аялал жуулчлалын чиглэлээр тэгээ хамтын ажиллагааны чиглэлээр бас тэдний нэг урд байдаг нэг одоо хошуу гэдэг юм уу аймаг гэдэг юм тэдний хараа тий. Тэрнтэй нь бас одоо шеф болохоор хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ингээд дөрвөн чиглэлээр бас ингээд хамтарч ажиллахаар болоод ингээд ирсэн байгаа бас хэлэхэд. Ганцхан дөрөв л ирсэн байна тий. Ганцхан дөрөв ирсэн тий. Ер нь бол бас энэ ганцхан улсын төсвөгээд хараад тахгүйгээр гадна дотны байгууллагуудтай улсуудтай бас ярилцаж асуудлыг шийдвэрлэх бол гарцууд бол байгаад байгаа юм байна тий. Ер нь бол энэ гадны хэрэгждэг бас төсөл хөтөлбөрүүд нэлээд байдаг юм байна. Олон чиглэлээр энэ хүүхдэд хандсан байдаг юм уу те. Эсвэл энэ иргэдийн малчтын бас орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр олон чиглэлийн бас төсөл хөтөлбөрүүд байна. Ялангуяа эдийн засгийн хямралтай юм байгаа. Тэр улсуудаа бас нэлээд хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Тэдний бас үйл ажиллагааг айлуулах бас өөрсдийнхөө энэ бодлого чиглэлтэй уялдуулаад бас иргэдэд хүргэж ингэж ажиллах нь бас чухал юм аа гэж бас ингэж бодож байгаа. Бас орон нутагт ялангуяа суманд те ажлын байр бол нэлээд хомсдолтой байдаг. Төрийн албан агчдал байдаг ажилтан. Бусд нь бол залуучууд бол ажилгүй байна гэд бидний сурчлага бэлтгээ явахад үед ярьдаг л та. Аймгийн төвд бас энэ асуудал мөн адил яригдах уу? Ажилгүй л. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өөрийнхөө төрсэн сум булган сумаасаа 2 удаа сонгогдсон. Тэгээ энэ удаагийн сонгуул болоод ирэхээр бас улсын их хурлын сонгуультайгаа бас нэгдүгээр цуг боллоо тий. Хоёрдугаарт бол 3 тойрог болж хуваагдаад улсын их хурлын 3 тойрог байна. Дээр нь аймгийн иргэдийн хурлын сонгуул маань цуг явж аймгийн иргэдийн хуралд бол манай намын төлөөлөгч маань нэр дэвшиж байгаа. Нэр дэвшигч байна. Ингээд ийм тэгээ намын даргын хувьд бол нэмээд томоохон бас өөр хүлээж байгаа маа. Тэгээ штаба өөрөө удирж орох хэвээр. Тийм учраас одоо намын дарга бол аймгийн төвдөө нэг тойрог сонгож өрсөлдөө. Тэгээ эндээ бол штаба удирдаад яваа гэдэг юм үүрэг даалгаврыг бол бас нам маань өгсөн. Тэгээ энэ жил бол би одоо тэр харагдаж байгаа тэр гэр хороол байна. Манай энэ Эрдэнэ улаан сумын 1-р баг. За. Тэр багт ингээд нэр дэвшсэн. Тэгээ тэндээ бас ингээд 2 мандаттай нэг Оргил Эрдэнэ гэдэг залуутайгаа нэр дэвшээд ингээд хоёулаа ялт байгуулсан юм аа. Тэгээ бит хоёр энэ бүх өрхүүдээрээ бүх айлуудаараа орсон. Тэгээ бүх одоо сонгогчдод иргэдтэйгээ бол ингээд уулзаад ингээд явсан. Тэгэхэд бол энд аймгийн төвд одоо яригдж байгаа хамгийн том нөхцөл байдал бол одоо өөрөө чинь сая хэлж байгаа ажилгүйд л байгаа юм байна. Ерөөсөө л ажилгүйд л их болсон байна. Тэр хэмжээгээр одоо ядуурл ихсэж байгаа юм байна. Тэрийг бол өрхүүдээр ороод ингээд явж хахад бол үнэхээр мэдэрч байна. Нөгөө грамын эдийн засаг руу орж яана гэдэг чинь бол үнэхээр энэ аймгийн төвд бас байна. Иргэдийн маань амьдрал нэлээ ядуурцсан ажлын байр гэдэг юм нь өөрөө байхгүй. Бага ажлын байр нь гэхээр л энэ төсвийн сургууль, төсвийн байгууллагын хідэн байгуулга байдаг. Энэ дотор л байгаа хүн ажилтаа байдаг. Ийм л байдалтай болсон байна л да. Тэгээ бидний одоо гол зорилго тавиад эндээ тэр үйлдвэржилтийг бий болгоё. Өнөөдөр Арангаан аймаг одоо хэрэглэгч биш. Үйлдвэрлэгч аймаг болгоё гэж бид нар одоо зорилго тавьж байгаа юм. Тэр нь маань үйлдвэрлэгч гэдэг нь өнөөдөр тэр хөдөө үнгүй байгаад байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүн эндээ сайхан боловсруулад эндээ тэр хэмжээгээр өртөг шингээж ажлын байр бий болоод аймгийн төвийн маань усууд бас тодорхой хэмжээнд ажилтаа болоод тэгээ мал аж ахуй эцсийн бүтээгдэхүүн маань бас үнэтэй өртөгтэй болоод түрүүний миний хэлсэнтэй гадагшаа гардаг хэмжээнд очтол. Ингээд ажиллаад бид нар одоо хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болёо гэж гол зорилгоо тавьж байгаа юм. Тэгээ бас нэг ажиглагдж байгаа зүйл бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг бас хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Өрх гэрээрээ ингээд хүмүүс бас ингээд үйлдвэрлэл эрхэлж байна. Одоо нэг ааруул хийхээс ахгүйла тий. Одоо нэг эскигээр ингээд нэг таавчиг бас янз бүрийн сүвнэрийн зүйлүүд хийхээс ахгүйла. Тэрийг ингээд өрх гэртэйгээ тэрийг өргөжүүлж чадахгүй хөрөнгө санхугаас болоод энэ төр тий. Тийм байдлууд бас байдаг юм байна. Би таны ажлыг өглөөний 9 цагаас эхлээд сурвалжсан. Одоо ерөөхдөө бас ажлын цаг дуусах тийш хандж байна. Таныг ер нь бол өглөөнөөс хойш ингээд яриаг таны ажиглаад ер нь бол бас хийж байгаа ажлыг чинь харахад бол хөдөө аж ахуй руугаа нэлээд чиглэсэн ийм зүйлийг бол яриад бас хийгээд байна. Тийм учраас би хөдөө аж ахуй гэхээр мэдээж малчин бол хамгийн түрүүнд миний толгойд бууж байна. Тийм учраас нэг малчны гэрт очиод нэвтрүүлгээ өргөжлүүлчихвэл болох уу? Таны ажлын цаг зав ер нь ямар байгаа вэ? За тэгээ яашаа нэг ойрхон бас малчныг очиод тий. Бас энэ өнөөдөр энэ малчтын аж амьдрал ямар хөө байна гэдгийг бас давхар үзэгчдэд харуулчих тий. Тэгээд болох уу? За
Тэгэхээр саяхан засгийн газраас нэг томоохон шийдвэр гарсан энэ байгаль орчинд сөргөнлөө үзүүлээд байгаа уул уурхайн компаниудын асуудлыг ярьж эхэлж байна те. Хамгийн одоо ихний мэдээлэл гэх юм бол орхон голлыг бохирдуулаад байгаа энэ асуудлыг бол салбарын яам нэлийн анхааралтай авч засгийн газрын түвшинд асуудлыг ярьж байна. Манайх одоо энэ өнгөрсөн 2015 оны 7 сараас эхлээд энэ урт нэртэй хуулийн үйлчлэлээс бас хэсэг ийм лицензтэй газрууд бас гарчиж байгаа юм. Энэ манай аймгийн орхон баг, Цэнхэр сумын орхон баг буюу одоо энэ орхны ихэнд байгаад байгаа. Тэгээд энэ нь болохоор Монгол газар алтан дорнод Алтаагаа гэсэн компаниудын тодорхой лицензүүд энэ урт нэртэй хуулийн үйлчлэлээс гараад одоо ашиглах болчиход байгаа байхгүй. За. Тэгээ өнгөрсөн жилээс эхлээд эдгээр ямар маягаар явж ирсэн гэхээр ер нь одоо эдгээр нь болохоор ашиглуулахгүй гэдэг нэртэй тий. Хаагаад байгаа юм шиг. Тэгээд нөгөө дөрөв дандаа ингээ хулгаагаар ажиллаад ингээд явсаар байгаад ирсэн юм байна л та. Тэгээ бид нар одоо ажил аваад хамгийн түрүү энэ асуудалд бас анхаарал тавьсан. Бид нар газар дээр нь 2 удаа ажлын хэсэг явж ажил танилцсан. Тэгээ засгийн газрын сая өргөдгсөн хуралдаан боллоо шүү дээ. Тэр хуралдаан дээр бид нар бас ерөнхий сайд асуудал тавьсан юм аа. Энэ асуудлуудыг одоо нэг тийш нь зэгцлэх цаг нь болжээ. Нэг бол одоо тэрийг одоо байгаль орчиндөө ээлтэйгээр тийм үү гол усаа бохирдуулахгүйгээр үнэхээр тэр уул уурхай эрхлээд явах тэр лиценз нь хэрэгжээд явах хэрэгтэй бол тэрийг хэрэгжүүлээд явах тэр үүргээ эсвэл ерөөсөө энийг одоо хаагаад гол ус бохирдуулахгүйгээр энийг одоо болио гэж лицензийг хураах бол хэмжээнд очих юм бол тэрийг хураах энэ шийдвэрээ бол нэг мөсөн гаргаж өгөөч. Тэгээ энэ хологдох яамдуудыг одоо мэргэжлийн байгууллагуудыг бол тэндээр ажиллуулж өгөөч гэж санал тавьсан. Тэгээ энэ дагуу байгаль орчны яамны сайд, оюун хорол сайд, тэгээ мэргэжлийн хяналтын газрын дарга, цагаан хөв дарга гэдэг уул уурхай яамны бас газрын дарга оролцоод ингээд нэлээд томоохон бүрэлдэхүүнтэй. Тэгээ Үр хангай аймгийн засаг дарга хурлын дарга нараа дээрээс нь Үр хангай аймгийн улсын хурлын гишүүн, Тогтох суран гишүүн, Содбаатар гишүүн, манайхаас бол Баатар үлэг гишүүн бид нар оролцоод ингээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй сая орхон багт очиж ажиллаад ирсэн бид нар. Тэгээд газар нөхцөл байдлыг бол газар дээр нь үзэхэд бол бас үнэхээр хүндрэлтэй. Хэцүү нөхцөл байдлууд бол үүссэн байна. Орхон голыг бол бохирдуулж байна. Нөгөө улаанаараа эргэж урсж байгаа асуудал тэндээс гарч байна тий. Тийм учраас бид нар сая бол тэр үйл ажиллагааг нь бол хаагаад ирсэн. Үнэхээр одоо нэгдүгээрт бол орхон голын одоо бохирдлын асуудлыг шийдэх ёстой. Орхон гол бол одоо тэр ажиллаж амьдарч байгаа тэр нутгийн одоо дайраад өнгөрч байгаа нутаг шүү дээ. Тэр нутгийн улсуудын эрүүл аюулгүй байдалд одоо нөлөөлөхөөргүй цэвэр тунгалаг ингэж урсах ёстой. Нэгдүгээрт орхон голыг өртөөс. Хоёрдугаарт бол үнэхээр одоо технологийн хэмжээнд гол усыг бохирдуулахгүйгээр тий тэр далангуудаа одоо технологийн одоо 370 байдаг юм байна. Тэрийг энэ төр бариад тэр хэмжээндээ одоо алтаа олворлоод явах. Тэгвэл олворлоод явахын тулд тодорхой хэмжээнд гэрээ хийгээд бид нар энэ жил бол яг энэ хэсгийг аваад 2 жилийн дараа ингэж 3 жилийн дараа хэд нөхөн сэргээлтээ хийгээд одоо хүлээлгээд өгнө гэдэг юм. Энийгээ бүр тодорхой болгоод төлөвлөгөө гаргаад одоо энэ чинь уул уурхай яамаар техник эдийн засгийн үндэслэлээ батлуулдаг юм байна. Тэгээ байгаль орчны яамаар чинь нөгөө байгаль нөлөөлөх менежментийн төлөвлөгөө энэ төр гэх тий. Энэ бүх юмнуудаа одоо эцсийн болгож батлуулаад энэ дээр нь энэ бүх зүйлүүд нь тусгагддаг юм байна. Ингээд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаа эхлүүл бас болох юм аа. Тэр энэ жил самар жимс нийлээ гарсан юм шиг байна тий. Хотод бол ерөөсөө гудамж, тохой, булан бүртэл самар жимс харагдчихэ. Дээр бас танайхаас сонгогдсон улсын хурлын гишүүд ярьж ирсэн манай аймгийнхаа ер нь бол нийлээ олноор бол самар жимсэнд явчихдаг юм аа гэх. Ер нь л одоохондоо эзгүй байдаг гэдэг. Танай аймгийнхаа ер нь энэ жил хэр самар жимсэнд явж иргэд бас нэг орлогын нэг их үүсвэр байдаг болтой юм аа тий. Яг бид бас нэг талтай хазтай болсод юм л да. Энэ сайхан байгаль хангадаа бас төрсөн өссөн гэд. Манай нутагт бас энэ хошны бас нөөц нэлээд байгаа юм. Тэрийгээ дагаад өнгөрсөн жил самар нэлээд сайхан ургасан. Тэгээд өнгөрсөн жил ерөнхийдөө нэг барагцаагаар гээд нийтдээ нэг 13 тэрбум төгрөг Арангай аймагт орсон байна гэж байгаа юм байна лээ. Энэ нь бол иргэдийн гар дээр одоо самрын худалдаа авалтын үн болж ингэж очисон байгаамаа. Тэгээ энэ жил бол бас самар маань нэлээд хэмжээгээр гарсан. Гэхдээ яг хүмүүсийн ярьж байгаагаар бол өнгөрсөн жилдээ бол арай хөрөхгүй байж магадгүй байна. Гэхдээ ер нь боломжийн гарлаа гэдэг. За энэ маань бол арангайчууд бидний бас энэ самар гардаг нэг хэдэн сум байгаа. Нийтдээ нэг 8 сум байгаа. Эний бас иргэдийн маань амьдрал ахуйд бас нэлээ нэмэр бас тусдсан болж байна л доо. Самар түүхийн зэрэгцээгээр бас энэ нөгөө төмөр тавих ч гэдэг юм уу тийм мод туглагч гэдэг юм. Тиймэрхүү сөрөг үр дагаврууд гарах вэ? Эсвэл нутгийн иргэд нутагтаа юм ашиглаж байгаа болохоор арай өөрийн гэсэн сэтгэлээр хандах уу? Ер нь бол нутгийн иргэд нөгөө өөрсдөө бол өөрийн гэсэн сэтгэлээр хандсан шүү дээ. Тэгээд одоо тэд нар чинь багаасаа эхлээл энэ
самар жимсээ түүгээс сурцсан тий. Тэрийг ашиглаа сурсан. Тэгээд тэрийг дараагийн жилд ашигладаг. 2 3 жилийн дараа дахиад уруулаа гэхэд эндээсээ бид нар бас ашигладаг гэдэг талаараа орон нутгатайгаа ээлтэй байлгүй яах вэ? Өөрөөхөө одоо ганц нэг яригдж байгаа юм бол энэ гаднаас ирсэн өөр аймгаас ирсэн энэ улсууд бол бас их тийм хайр гамгүй энэ төр хандж байна. Бас мөчрөнд хугалж авж байна гэж нэлээд яригдж байгаа. Энэ талаар бол манай бас нөгөө мэргэжлийн байгууллагууд бол бас нэлээд гайгүй ажиллаж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо янз бүрийн ой хэрийн төмөр элдв зөрчил бол бага байна. Зүгээр ганц нэг одоо модноос энэ төр унах бэртэх тийм асуудлууд бас гарч байна. Ер нь аймгийн хэмжээнд хичнээн иргэн самар төвж ийн гэдэг юм уу? Тийм статистик мэдээлэл гарах уу? За одоогоор бол тийм мэдээлэл бага л байна. Тий. Одоо ингээд энэ сумын би энэ Булган сум руу бас нэг хэд өдрийн өмнө яваад ирлээ. Дээдлийн тусгалт баг хүртэл яваад ирлээ. Тэгээд айлуудаар ороход ер нь тэгэл нөхрөө тайцсан байхэд одоо самарт явцсан байгаа л гэж. Сайхан намарч байгаа. Оо сайн намарч байна. Сайхан намарч байна. За малын дарга ус сайхан чамбарж байна Оо уу? сайн. За хадлуу ус он царивантай. Оо арив. Малчтын орлогын гол их үүсвэр болсон малын гаралтай төв хэд бүтээгдэхүүний үн үл нэлээд унаад удаж байна тий. Тэгэхээр ер нь бол төрийн зүгээс мэдээж үнийн өсгөөд мөнгө өгөөдөж боломж бол өнөөдөр бол харахандаа алга байна. Харин малчтын зүгээс хүсэж байгаа нэг зүйл гэх юм бол одоо энэ малын махыг боловсруулад экспортод гаргадаг ч юм уу тий. Үйлдвэрүүдийг бариад ч юм уу арьс ширний үйлдвэрүүдийг барих юм бол өнөөдөр бидний одоо энэ малын арьс шир сүү махны үн бол өндийнхөр байна гэж хараад байна л да. Энэ боломжийг бол төр хараахан хийж чадахгүй байна. Малчд бол хүлээсээр л байгаа те. Тэгэхээр ер нь энэ гаргалгааг ер нь та юу гэж харж байгаа вэ? Цаашдаа энэ малын гаралтай төв хэд бүтээгдэхүүний үнийг өсгөх тал дээр танай мөрийн хөтөлбөртэй хэрхэн тусгагдсан байгаа вэ? За одоо малчтын маань мал те. Тэгээ мал одоо мах сүү ноос ноолор гэхэд малаас гаралтай бүтээгдэхүүнүүд маань өнөөдөр бол бас үнэлгээний хувьд бол үнэхээр муу болсон байна. Нэхээ 100 төгрөг. Сая сонгуулийн үед 100 төгрөгөөр авахгүй энэ төр байлаа. Тэгээ одоо бол нэг 500 төгрөг орчим болж байгаа шиг байна тий. Энэ хэмжээгээр нөгөө малын маань үнэлгээ буугаад энэ цаашдаа малчтын маань амьдралд бас нэлээд сөргөөр ингэж нөлөөлж байгаа. Бас амьдралын одоо тодорхой орлого их үүсвэр нь бас бууж байгаа. Бид нар 12 онтой харьцуулаад үзэхэд 12 онд 1000 малтай байсан. Өнөөдөр 1000 малтай байгаа хэрнээ 12 оныхоо үнэлгээгээр 200 малтай байгаа байхгүй. Ийм хэмжээнд ортлоо одоо малын гаралтай бүтээгдэхүүний өмнө бол ингэж буусан байгаа гэдэг. Бидний одоо аймгийн засгийн мөрийн хөтөлбөрт болон одоо саяын сонгуул Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт энэ асуудал одоо голж тусж байгаа. Бидний айлуулах одоо малынхаа үнийг нэмэгдүүлэх, тийм мах сууныхаа үнийг нэмэгдүүлэх, малаас гарч байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг яаж нэмэгдүүлэх вэ? Өөрсдийн нөөц болж байгаа бас энэ дээр хэрхэн яаж ашиглах вэ гэдэг. Ингээд энэ дээр нэлээд ажиллаж байна. За өнөөдөр Арангаан аймагт одоо махны чиглэлээр ихэд нэг үйлдвэр байгаа. Тэр үйлдвэр гэж байгаа юм маань бол ерөөсөө нэг малаа нядлаад хөргөөд зойрлж хадгалаад тэгээд тэрийгээ цааш нээлүүлдэг. Тэгээд бидний гол одоо бодож байгаа зүйл бол махаа бол эндээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод лаазалсан, консервлсан тийм болгоод гадагшаач ба дотоодын зах зээл дээр одоо нийлүүлэгдэхэд бүрэн нийлүүлэгдэх эцсийн одоо хэрэглэгчтэй шууд очих ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв юм аа. За махаа тэгээд үйлдвэрлэе. Сүүгээрээ ихэд бид нар одоо хуурай сүү хийх хэрэгтэй байна. Сүүгээрээ хийж байгаа одоо цагаан идэ ялангуяа Арангаа бол цагаан идэгээр бол брэнд болсон аймаг шүү дээ. Тэр идэгээ бид нар бас савлаж сав баглаа боодол те энэ хадгалтын асуудлыг шийдээд бас үйлдвэрлэлийн хэмжээнд оруулаад бас цааш нь хэрэглэгчдэд хүргэх. За ноос ноолуур арьс ширийг бол одоо эцсийн бүтээгдэхүүн болгож хагас болон бүтэн боловсруулдаг аймагта. Ийм хэмжээнд хүрэхээр ингээд бид нар нөгөө хэрэглэгчээс үйлдвэрлэгч гэдэг юм энэ л дээ. Үйлдвэрлэдэг аймаг болёо гэд. Ингэх юм бол нэгдүгээрт одоо малчтын маань мал аж ахуйн бүтээгдэхүүний үн нэмэгдэх юм аа.
Хоёрдугаарт бид нар тэрүүгээр бас тодорхой өртөг шингээгээд ажлын байруудыг бий болгоод эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлээд тэгээ шууд хэрэглэгчд хүргэх. За цаашлаад одоо 2030 он хүртэл мөрөөдөл гэж ярьж байсан тийм. Бид нар эндээ боловсруулсан малажхан бүтээгдэхүүнөө бүр гадагшинд гаргадаг, гадаад улсад бас экспортлдог хэмжээнд очих. Одоо ийм зорилго тавьж байгаа. Энийний эхлэлүүд болгоод эхний ээлжинд бол арьс ширний үйлдвэрийг, махны үйлдвэрийг бол одоо гадаад дотоодын одоо хөрөнгө оруулагч нартай бол ярилцж байна. Тэг ямар ч байсан энэ 4 жилдээ бол ийм үйлдвэртэй болоод энэ хэмжээгээрээ одоо малажхан гаралтай бүтээгдэхүүнүүдийн маань үн өссөн, маш нэмэн амжиргаа дээшилсэн ийм хэмжээнд одоо зорж ажиллаж байгаа. Айлуудаар хорлоо хадлан тижэл самар гэд хүн хүчүүл айлуудад бол муу юм да тий. Яг нөгөө эд ажлын үе байх шиг байна. Тий. Эд ажлын үеийн байдалтай байна. За тэгээ энэ жил бол бас садлан үсэн гэдэг гайг бах. Ийм бас боломжтой юм жил байгаамаа. Тэгээд бас аймгийнхаа нөөцийг бид нар бэлтгэхдээ хуучин бол аймгийн төв дээрээ ингээд бүх нөөцөө ингээд бөөгнөвчдөг юм байсан бол энэ жил бол бас тодорхой энэ бүсийн сумдууд дээр бас тарааж байрлуулъя гэж байгаа. Тэгснээрээ бол энэ маань нөгөө гинтхэн одоо хүүтрээ цас их ороо тий ингээд ирсэн үед тэндээсээ ингээд сумдууд руугаа цаг алдахгүйгээр явах тий зардал хэмнэх ийм боломжууд байх юмаа гэдэг энэ жил бол бас нэг 3-4 сумыг сугах гэсэн юм урьдчилсан байдалтай байж байгаа. Одоо өндөр улаан сум тэгээд одоо тодорхой нөөцийг бас байрлуулад үлдсэн нөөцөө бол аймгийн төвдөө байрлуулъя гэж ингээд бас шийдээд ингээд явж байгаа. Тэгээ энэ жил бас нөгөө самар маань бас нэлээ их гарсан учраас нэлээ явцгааж байгаа. Эндээсээ бас нэг 5-10 төгрөг бас олцгоож байна. Тэгээ энэ саяны 9 сарын 10 гээд бас 20 тавигдсан. Одоо бас ингээд яхан чөлөөтэй болсон учраас бүгдээрээ л энэ рүүгээ бас ирэхээр бас нэг 5-10 шударга авчих санаатай. Ингээд явж байна. Ерөнхийдөө одоо нөгөө малчид маань өвлийн хувцс сунар гээл те. Тэгэл бас энэ хадлан тижээлийг бэлтгэхэд мэдээж шатхуун гэд ер нь бол мөнгө бол хэрэгтэй байгаа. Яг энэ хэрэглээгээ яг яаж болгож байна? Ер нь малчид бас их зээлтэй байгаа шүү дээ те. Ер нь одоо зээлгүй хүн ч гэж бараг халахтаа хөөх те. Тэгээ малчид маань бол машин зээл гэдээ байж байгаа шүү дээ. Сумын те. Тэрүүгээрээ бас нэлийн зээл авдаг юм байгаа. Тэгээд өвс тэжээлээ бэлтгэхдээ бол тодорхой хэмжээнд одоо өрөнгөч өөрснөөсөө гаргаад ингээд яваад өвс тэжээлээ бэлтэж байгаа. Ер нь бол одоо үлжилтийн бэлтгэл гэдгийг бол нэг малдаа өвс бэлдээд тий эдэн одоо хашаароо янзлаад ингээд үлжилтийн бэлтгэл байна гэж ойлгож байгаа юм биш юм л да. Энэ бол хувин өөрөөсөө өөрийнхөө одоо өмсгсөх хувцснараас ахуулаад тий хоол өмсөө бэлтгэхээс ахуулаад тэгээ гэр бараагаа сайхан дулаад давхлахаас ахуулаад тэгээ хашаороогоо сайхан дулаалаад шаваад тий одоо төлөвлөж явах хүнзээ хүртэл одоо намраас сайхан шаваад дулаан тий одоо салхис аварж сийгэх гэргүй ингэж болгоод тэгээ дээрэс нь малынхаа өвс тэжээлийг бэлдээд тэгээ одоо үүлжих газар нутгаа хаварж газар нутгаа сонгоод ингээд өвжилтийн бэлтгэл ажилдаа бэлтгэл хангах тийш явуулж байгаа гэж ингэж ойлгох юм байхгүй юу. Ер нь бол бас сумдууд өөрснөө нөөц бэлтгэн, аймаг өөрснөөс нөөц бэлтгэн тий. Зарим одоо өвөл 100 болоод одоо онцгой комиссийн хурал дээр тэр аймагт хэдийн хэмжээний нөөц бэлтгэсэн гэсэн бэлтгээгүй байсан байна. Газар дээр ч гэдэг юм уу, хуурамч тоо өгсөн байна ч гэдэг юм уу. Иймэрхүү бас асуудлууд яригадаад байдаг л да. Яг энэ бодиттой байна уугүй юу гэдгийг яаж хянах вэ? Бодиттой байна уугүй юу гэдгийг одоо ерөнхийдөө 10 сар гараад өвжилтийн бэлтгэл ажлыг хангалтыг бас хүлээж авах хэрхэн хангасан байгаа гадны үзэх гэдэг ингээд эцсийн одоо комисс явна. Энэ 9 сарын дундуур 20-ийн орчим бол манайх бас комисс гаргана, сум болгоноороо бас явна, очно, үзэж харна. Тэгээ эцсийн бэлтгэл хэрхэн ханж вэ гэдгийг те. Яг одоо нөгөө бэлтгэсэн өвснийхээ хэмжээнд байж чадж гэнэ үгүй юу гэдгээ бол бид нэр энэ 10 сарын дундын орчим ер нь бол явж үзээд за манайх бол одоо тэдийн хэмжээний хадлан байна. Яг нөгөө 85,000 тонн өвс бэлтгэж чинь 85-ыг бэлдэж үү эсвэл 90-ыг бэлдсэн байна уу те эсвэл тэрнээсээ бага хувьтай байна уу гэдгээ бол тэр үедээ бас тогтооноо. Одоо хуучин бол бас тийм байдлууд бол байдаг байсан бол энэ жил бол тэр дээр бол нэлээд тийм үнэнч бас үнэн тоо бодиттой байдлыг бол бид нар бас өөрсөндөө тогтоож авах нь бол зүйтэй. Ингэжээж бид нар дараагийн асуудалд ороход өөрийн одоо бодиттой үнэлгээтэй байна гэдэг бол бас их том нөлөмж алхам юм байгаа шүү дээ. Тэрнээс хий баахан хөөсөрсөн тоотой тэшнээ өвс бэлдсэн тэрийгэ хэрэглэн нөгөө 3 өдрийнхөө нөөц гэж яриад байдаг. Яг газар дээр нөгөөдөл маань байдаггүй тий. Бас ийм талууд байна. Тэгээ нутгийн бас онцлог байна. Манай нутаг бол бас одоо ийшээ хашаа центр гэдэг бас говь тал руугаа энтер болоод ирвэл бас садлан өвс байх та.
За манай хойтлын бас хангаан сумдууд маань бас хадлуу ус бас багахан авдаг нэг за нэг төлийн ус аваад барагдал үйлчлэлтийн бэлтгэл болж гинэ гэдэг ингээд үсэж яадаг энэ төр. Яг хоо энэ сумын бас өөрийн бас онцлог байна л да. За тэгэхээр өглөөнөөс хойш бид таны ажлыг нэлээд сурвалжлаа. Ажил ер нь их нэлээд их ярьлаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нэр маань танил хүн. Тийм учраас бас таныг танил хүн талаас нь хэдэн асуулт асууя. Ер нь та энэ нутаг усны хүн үү? Би энэ Булган сумын энэ нутгийн хүн. Яг одоо энэ Булган сум чи бидний явж байгаа газар мөн л үү? Тий, энэ газар мөн л дөө. Булган сум маань бол аймгийн төвөөс ийш 36 км. Би бол Булганд төрсөн. Тэгээ одоо байгаа энэ таруугийн 5%-аас гээд энэ одоо ингээд шарга морт гээд энд байж байна ингээд. Энүүгээр манай өвөө эмээ хоёр маань одоо цусд намаржаад өвлждөг. Энэ шарга мортод өвлжээ. Тэгээ энэ рүүгээ гарч ирээд намаржаа цусаад ингэдэг байлаа. Би тэгээ нөө хөөхд байхад яг тэр дөнгөж сургууль тараад тэгэл өвөө эмээрөө томилт аваад ирнэ шүү дээ. Ер нь нэлээ өвөө эмээгийн хөөхд мэгтэй. Ийм байгаа. Тэгээ миний одоо хөөхд нас бол одоо энэ таруугийн 5%-аас гээд энэ таруугийн тал энэ одоо таруугийн гол гэж байгаа. Энэ голоос л жинхэнэ ууж ундаалж энд өссөн дөө. Тэгээ энэ голдоо л одоо орж шумбаж энд л өссөн нутаг маань байгаа юм. Яг энэ төрлөх нутгийн одоо хүү яг төрлөх нутгаа удирдан жолоодож явах бас их азтай хувьд цохол ахал та тий. Бас л гоё л доо. Тэгээ бас л амгшмаар бас бахархмаар сайхан л гэдэлтэй. Тэгтээ бас ийм сайхан итгэл хүлээлгэж байгаа. Энэ би энэ Булган сумаас бас ярьжсэн тий. 2 удаа бас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч. Яг 29 настай байхдаа сонгогдчихлоо. За. Тэгээ 2 удаа энэ Булган сумаас бас сонгогдчихсон. Тэгээ нутгийнхын дүүс маань бас сайхан дэмжиж явдаг. Тэднийхээ бас сайхан итгэл дэм бас сайхан итгэл өгч байгаа тий. Бас ташуур өгч байгаа энэ сайхан сэтгэлээр. Тэр маань бас надад одоо нэлийн дэмдэх шиг болж ингэж явдаг юм аа тэгээд. Та ээж ааваа сэдвүүлээвэ. Ээж аав гэр бүлийнхаа. Би ээж аваасаа тавуулаа. Би тэгээ өөрөө айлын хамгийн том. Доороо 4 дүүтэй, 1 эмэгтэй, 4 эрэгтэй ингээл. Гэр бүл маань бол эхнэр 2 хүүхэдтэй, 2 хүн маань одоо том нь оюутан болсон. Би ч өөрөө хөдөөж хүн л дээ. Намайг дуурайд хөдөөж хүн их сургуульд бас сурч байгаа. Одоо 3 дугаар курс. Баг хүн маань одоо 12 дугаар анги. Эхнэр маань энэ 1-р сургуульд багангийн багш. Манай аав болохоор цогоо гэж хүн байгаа. Аймгийн начин солтой. Тэ. Та барилддаг уу? Гүү. Яг хүүхэд байхдаа бол одоо ноцолж ил байлгүй байх. Тэ ноцолдгүй хүүхэд гэж байх. Тэгээ аа маань энэ Булган сумаас одоо ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Дунд говийн техникумд өрсөж ирээд Булган сумаас одоо малын багамчаар ажиллаа эхэлсэн. Ийм хүн байна. Тэгээ бид нар эндээ төрж өссөн. Ээж минь байгалмаа гэдэг. Санхүүгийн мэргэжилтэй. Тэр үеийн нэгдлийн одоо эхтлэн нэгдлийн санхүүч хийжсэн. Тэгээд ээшээ суугаад яриага өргөжлүүлэх үү? Тэгээ. Та хаана сургуульд өгсөн бэ? Би ч 1-р ангидаа Булган суманд ороод. Тэгээ 6 дугаар анги хүртлээр энд байж байгаа. Манайх тариат сум руу шилжээд. Тэгээд тариатай 10 жил төгсөөд. Тэгээ явсан. Тэгээд тэндээсээ одоо 10 жил төгсөөд конкурстэй төдөөж их сургуулийн. Малзууч одоо хойсноор бол зоогийн анги аа. Тэгээ 92-оос 96 онд төдөөж хүн сургууль сурдагсан. Тэгээд 96 онд буцаад аймгийн төвдөө ирээл. Энд тэгэл ажиллаж амьдарч байна да. За манай аав бол одоо энэ Булган сумын Баян булаг баг гэдгийг багийн дарга хийж байгаа. Тэгээд одоо бараг 20 жил багийн дарга хийж. Ийм хүн байгаа. Ээж маань бол одоо яг дэвтэртэй гарцсан. Та ер нь яагаад энэ төр зүтгий гэж бодсон юм бэ? Гэхдээ тэгээд амьдрал гэдэг өөрөө тэгээд нэг л мэдхий төрийн хүн болсон доо. Би ч анх 96 онд өсч ирчээд 96-аас 97 онд одоо энэ урталт цагаан үнэний ферм гэж ярьдаас ч тэ 400 үнэний сайлын механиксэн ферм. Тэр үеийн Сементал Сичээ үйлдвэрийн өхрөттэй ийм ферм байсан. Тэгээ тэр фермд анх одоо 96-аас 97 оны он 1 жилийн хугацаанд мал зүүч хийж, фермийн мал зүүч хийж, бас био технологиг тэнд хийж ингэж
ажлын гараагаа эхэлсэндээ. Тэгээ хувийн хвшилд ерөнхийдөө байжгаад 2001 оноос эхлээд аймгийн хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алуу гэж тэнд одоо мэргэжилтнээр ороод. Тэгэл одоо төрийн хүн болж ажиллаа эхэлсэндээ. Тэгээд 2003 онд мал үржлийн алууны дарга болсон. Тэгээ үргэлжлээд 2005 онд аймгийн хүн хөдөө аж ахуйн газрын даргын алуунд тушаалд очив. Тэр үедээ бас л 20 эдэн настай залуухан л байж тээ. Тэгээд залуу дарга гэж яригддаг тийм билээ. Тэрнээс хойш тэгэл 2004 онд анх одоо аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болж нутгаас авч төлөөлөгч бол сонгогдоод тэгэл энэ улс төр гэдэг юм руу ингээд орсон доо. Би ч одоо ингээд 3 оноос хойш 10 он хүртэл нийтээ 7 жил энэ хөдөө аж ахуйн салбарын удирдах халуун тушаалыг бас аймагтаа ажиллаа л да. Тэгээ 10 оноос би хөдөө аж ахуйн яамны мал эмнэлэг үржлийн газарт бас 12 он хүртэл ажиллаж байгаад. Тэгээ 12 онд уусаж ирсэн л дээ. Тэгээ ингээд үзэхээр манай би тэр үеэс манай аймаг нэг хөдөө аж ахуйн аймаг тэгээд тэр талаараа бас нэг өөрөө энд бас ажиллаж байсан бас ажлаа мэдж जैन тий амьдралаа бас ингээд ерөнхийдөө Арангаан аймаг маань иймэрхүү аймаг байгаа гэдээ мэдж байгаа учраас энэ хөдөө аж ахуйн салбарлуугаа энэ төр ажиллахад бол илүү бас ойр дөхөн өөрт маань бас илүү их ойрхон байгаа юм л та. Миний бас нэг дүү бас малын эмч гэдэг. Ер нь би бол энэ хөдөө аж ахуйн салбарын л одоо хүн юм да. Удмаараа л манайхын энэ хөдөө аж ахуйн мэргэжилтэн байгаа. Аавын маань хамгийн том ах одоо Жана гэж хүн мал зүүч ийм хүн байсан. Одоо энэ Дэрхийн бор сарлаг гэдэг энэний одоо үржлийн мал зүүч хийж ирсэн. Энэ одоо үйлдвэрээ гаргахад бас нэлээ үржлийн хэсгээ гаргахад нэлээ бас хөв нэмэр оруулсан ийм хүн байдаг. Эднийгээ дагаад дуурайгаал энэ хөдөө аж ахуйн хүн болъё гэх тэгэл энэ хөдөө аж ахуйн болсон доо. Энэ бас те өдөө зэрэгтэй энэ яваа маань бол энэ нутаг усны маань тэгээ энэ нутаг усны ахан дүүс нутаг усны найз нөхдийн маань те тэгээд одоо аав ээжийн маань гэр бүлийн маань те дэм тус дэмжлэг тэгээ намын маань журмын нөхөд ихтгэлт нөхдийн бас дэмжлэг тусцаа энэ бүхний өчөнд бол одоо өдөө зэрэгтэй ийм яваа гэж ингэж боддөг юм аа. За тэгээд өнөөдөр бол бас Монгол Ардын намыг бас өрнөлгөө олон гулгаж те итгэл өгч байгаа. Энэ бол энэний цаана бол бас нэлээд үүрэг хариуцлага байгаа. Тэгээд бид үүд бол энэ итгэлийг зүтгэлээр хариулж хариуцлагатай бас итгэл сэтгэлтэй ингэж нутаг орныхоо төлөө энэ нутаг орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө энд ажиллаж амьдарч байгаа ард түмнийхээ те инээдтэй хөөртэй ирээдүйн гэрэлтэй гэгээтэй байх энэ сайн сайхны төлөө одоо чадах бүхнээ зориулж ажиллах болно. Бидний урилгыг хүлээн аваад та бүхнийг зориод ирсэн болохоор бас үгүй гэж хэлж чадаагүй байхаа. Бидний хүсэлтийг хүлээж аваад нэг өдрийнхөө ажлыг сурвалжлуулсан танд их баярлалаа. Бид бас энэ шин дарга цаашдаа юу хийж бүтээх гэж байгаа юм бэ? Цаашдаа ер нь энэ Арангаан иргэд маань төрийн ямар үйлчилгээнүүдийг авах вэ? Арангаан аймаг маань яаж одоо хөгжих юм бэ гэдгийг бол үзэгч олондоо хүргэлээ. Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Та бүхнийхээ бас ажил үйлсэдтэй одоо ажлын өндөр амжилт амьдралд нь бас эрүүлэн хасж байгаа сайн сайхан бүхнийг хүсье. За арангаачуудаа бас бүгдд нь одоо эрүүлэн хасж байгаа хамгийн сайн сайхныг хүсээд биднийг өнөөдөр бас энэ өвлжилт гэдэг өвөл гэдэг ийм цаг үе хүлээж байна. Ингээд бүгдээрээ сайхан өвлжилтийнхаа бэлтгэлд бол хов хүнээсээ эхлээ те дор өрнөө одоо бэлтгэлээ сайн базааж энэ өвлөө хэдүүлээ өнтэй сайхан давж бас хавар сайхан олон сайхан төл авч тэр хэмжээгээрээ бидний маань алчтын маань амьдрал хаваас аривчин дэвжээ те сайн сайхан байхын төлөө өвлжилтийнхаа бэлтгэлийн ажлыг бас хичээж сайн базаагаарай гэж бас хүсье. Бид бол бас яг нэг удаа ингэж нэвтрүүлэг бэлтгээд өнгөрөх ш. За одоо хэдэн жилийн дараа тийм магадгүй яг таны хийхээр төлсөн ажлууд яг биелэлээ олж юу гэдгийг бас иргэн сурвалжлах болно. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Эрх үзэгчтэй танил хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид Арангаан аймгийн Тамирын голын хөндийгөөс өндөрлүүлж байна. Тэгэхээр намрын энэ цаг үед монголчууд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын малчид тариаланчид өвлжилтийнхээ бэлтгэлийг хангадаг ийм чухал цаг мөч байгаа. Тэгэхээр Арангаанхан бол өөрснийхөө боломжоор өвлжилтийнхээ бэлтгэлийг хангаж байгааг та бүхэн өнөөдрийн бидний бэлтгэсэн нэвтрүүлгээс хүлээн авсан баха. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.